За цахимөрөтэй тоглоом гэдэг маань бол одоо шинэ 19 оноос өмнө бол одоо ер нь бидэрт мэддэг юм ерөөсөй байдаггүйсэн шүү дээ. Эмнэлгийн тоо мэдээг хүртэл очиод харахад бол тэрэн дээр бүртгэгдсэн бүртгэлгүй байх магадaltaй зүүн цөөхөн ид. Асуудлын түвшинд байгаагүй. Гэтэл яагаад энэ одоо ковид цар тахалтай холбоотой ингэ гэдэг маань бол гар утасны хэрэглээ, интернет гэдэг зүйл ч одоо бидний хүн болгоны хэрэгцээ болцсон байна. Тэгээ эннийгээр дамжаад орж иж байгаа нь маш амархан тэнд одоо яг нь одоо аккаунт үүсгээд данс мансаа цэнгэлээд гэх юм чинь гарын дор олчиж байгаа байхгүй юу. Тэр утгаараа ер нь бол би харахтаа бол дэлгэцийн одоо хамаарлын нэг хэлбэр нь юм байна даа л гэж харж байгаа. Жишээ нэг бол эргээд бид нар магадгүй нэг тийм ээ 7-8 жилийн өмнө ингээд бид нар Candy Crush гэдэг тоглоомыг ингээд хүн болгон тоглодог байсан. Тушиж үздэг тийм үү. За Candy Crush маань бол нэг өр ширэнд оруулаад идэг учраас бол сонирхоод ингээд одоо бол мэдхгүй тоглолтог хүнийг харагддаггүй гэдэг нийгмийн шин чанартай процесс өнгөрчихөж байгаа. Гэтэл Бүрээдээ тоглоом бол яг л тийм тоглоом зугаа байдлаар тэр хүний амьдралд орж иж байгаа байхгүй юу? Өө нэг ийм сая аппликейшн байдаг те. Ингээд тавиад өгдөг юм те. Одоо 1000 төгрөгөөр 5-10,000 төгрөгөөр ингээд ороод ингээд юм тааж магаад ингээд таавал аваад гэдэг юм чи ингээд юм сонирхлын дэвшин. Тэгмүү тэр чинь маш олон хүн оролдоод үзэхээр тэр хэмжээгээрээ тэрэн дондох эмэгтэй хүний юу нь бол нэмэгдэж байгаа. За түлхүү бол ирчүүд байна. Одоо яг хандаа зөвлөгөө авч байгаа хүмүүсийн дотор ирчүүд байна. За нас бол бас л одоо бидний зорилтод хэсэг явах гэдэг байгаа байхгүй юу? Ер нь бол одоо 18-аас 16-аас нэг 38 тий 16-аас нэг 40 хүртэлх. За маш юугаад авах юм бол бараг л бидний зорилтод юутай төстэй үед 16-аас бараг 35 насны хоорондох энэ асуудлууд гарч иж байгаа. Тэгэхээр энэ хүнд ч тохиолдох боломжтой. Гар утас одоо интернеттэй байгаа. Энийг юу гэж ойлгож ийм үл эхлээд зугаацах, тоглох, магадгүй одоо оруулсан мөнгө төгрөгөө нэмээд авчих юм бол за эн чинь бас тодорхой хэмжээний тий бас нэг орлогын хөлсөөр ороод ирэх боломжтой юм байна. Тэр гэсэн мэдрэмжүүдийг авч явсараагаал эцэст нь эмгэгтэй гэдэг төвшөнд хүрчиж байгаа байхгүй. Дунджаар бол нэг жилээс 5 жилийн хугацаанд тоглосон. 2-оос 3 жил тоглосон тохиолдолд бол дийлэн холгонд байгаад байгаа юм. Энэ бол миний бодлоор л одоо бидний донд явж байгаа том тренд. Гэхдээ Монгол улсын хувьд зөвхөн уусаад байгаа асуудал биш юм лээ. Лунгад хөгжбийн орнуудад бол энэ асуудал нэлээд тийм газар авсан, тулгымцсан асуудал болоод яваад байгаа. Тэгээд энэ байдал маань бол бүр яг хөө төр зэхээс одоо арга хэмжээ аваад өнөөдөр өс тийм үү нөгөө хориглох хууль нь хэрэгжээд эхлэхээр бас эн чинь хууль бус болоод ирэхээр хязгаарлагдаад эхэлнэ. Гэтэл үнэхэрийн дондох хэмжээг үүссэн байгаа тохиолдлыг бол бид нар хуулиар яг одоо тэрийг зохицуулахад их төвхтэй буюу тэр хүн яг л шаардлагатай тусламжаа авч чадах юм бол тэр байдлаа даван туулаад явнаа. Авч чадахгүй байх юм бол тэр амьдралд өрнөд байгаа процесс юм давтагтаал цаашаа яваад байх их тийм асуудалтай, эрсдэлтэй л дүр зур харагдаж байгаа юм л да.